Сайн бацхан уу? Цаг ууршин шинжилгээний газраас та бүхэнд ирэх амралтын өдрийн цаг агаар мэдээг танилцуулъя. За эхлээд та бүхэнд цаг агаарын гамшигт өвчтөлөөс урьдчилан сэргийлэх мэдээ байна. За ингээд энэ мэдээг та бүхэнд танилцуулъя. За маргааш буюу 10 дугаар сарын 7-ны өдөр Аранган аймгийн нутгаар цаашлаад 7-аас 8 шилжих шөнөө Булган аймаг, Төв аймаг, Хинтэн аймгийн нутгаар ахиухан хэмжээний буюу их хэмжээний цас орох төлөвтэй байгаа шүү гэдгийг та бүхэндээ онцгойлон анхааруулж байна. За малчид ард иргэдэд анхааруулахад 7-8-нд бол ихэнх нутгаараа хурд тунтас зарим газараар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шорон шургах шуурж хүйтэрнэ гэсэн сэрвүүлэх мэдээг бас мөн давхар танилцуулъя. За одоо харин та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулъя. Баруун аймагуд бол үйлшин шөндөө нутгийн хойд хэсгээр өдөртөө ихэнх нутгаараа хурд тунтас орж цасан шургах шуурна. Төвийн бүсийн хувьд шөндөө нутгийн баруун хэсгээрээ өдөртөө ихэнх нутгаараа нойтон цас орж цасан шургах шуурхаар харагдаж байна. Энэ бол 10 дугаар сарын 7-ны өдөр. Зүүн аймагуудын хувьд бол мөн шөндөө хурд тунтас орохгүй ш. 10 дугаар сарын 7-ны өдөр ихэнх нутгаар хурд тунтас орно. Говийн бүс нутгаар шөндөө хурд тунтас орохгүй өдөртөө нутгийнхаа хойд хэсгээр хурд тунтас орно гэсэн ийм төлөв гарч ирсэн байгаа. За шөнийн температурын хувьд бол нутгийн баруун хэсгийн баруун аймагуудын хувьд бол хүйтэрч Алдаан улирхын нутгаараа шөндөө 7-оос 12 градус хүйтэн. За бусад нутгаараа 2-оос 7 градус хүйтэн хонох төлөвтэй байна. Төвийн бүсийн хувьд бол хүйтэрч мөн хангаа хөвсглийн улирхын нутгаараа шөндөө 5-аас 10 градус хүйтэн. Бусад хэсгээрээ бол 2 градус хүйтнээс 3 градус дулаан хонно. Зүүн аймагуудын хувьд нутгийн хойд хэсгээрээ шөндөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан. Бусад хэсгээрээ 1-ээс 6 градус дулаан хонох төлөвтэй бол говийн бүсийн хувьд бол Дундгой аймгийн нутгаараа 3-аас 8 бусад хэсгээрээ бол 7-оос 12 градус дулаан хонох ийм төлөв бүрдсэн шүү гэдэг юм үзэгчтэй танилцуулъя. За маргааш өдрийн буюу 10 дугаар сарын 7-ны өдөр Бямб гарагийн тухайд баруун аймагуудын хувьд бол ихэнх хэсгээрээ өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан. За энэ бол өдөртөө хасах хот руугаа орж байгаа гэсэн үг шүү. За Төвийн аймагуудын хувьд бол 2-оос 7 градус дулаан. Зүүн аймагуудын хувьд бол 7-оос 12 градус дулаан, говийн бүс нутгаар 20 градус дулаан байна гэсэн ийм төлөв гарч ирсэн байгаа. За төвийнхаа бүсийн хангаа хөвсгөлийн уулархаа нутгаараа бол өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан. За зарим газараар хасах градус руу орж байгаа шүү гэдэг мөн бас үзэгчтэй хэлээ. За салхишуурганы хувьд аваад үзэх юм бол баруун аймагуудын хувьд бол 6-аас 11 м/сек салхитай байна. Зарим газараар 16-аас 18 м хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Түр зуур говийн бүс төвийн бүсийн хувьд бол 6-аас 11 өдөртөө буюу 10 дугаар сарын 7-ны өдөр секундэд 14-аас 16 м хүртэл ширүүснэ. Зүүн аймагуудын хувьд бол 10 дугаар сарын 7-ны өдөр мөн 14-аас 16 м хүртэл ширүүсэх төлөвтэй бол говийн бүсийн хувьд л өдөртөө зарим газараа 16-аас 18 м хүртэл ширүүснэ гэсэн ийм төлөв бүрдсэн байнамаа. За өргөжлөлөө та бүхэн Томоохон хотуудын 3 хоногийн өрсөлдсөн мэдээг үзүүлье. Дархан хот орчмоор өнөө шөндөө болон маргааш өдөртөө хурд тунтас нойтон цас орно. Шөндөө 2 градус хүйтэн хонж маргааш 4 градус дулаан байх бол 10 дугаар сарын 7-оос 8-ын шилжих шөнө болон 10 дугаар сарын 8-ны өдөр мөн хурд тунтас орно 2 градус дулаан. За 10 дугаар сарын 9-ний өдөр тэг градус байх бол Эрдэнэ дотын тухайд мөн ойрын 2-3 хоногт 2-оос 3 хоногт хурд тунтас буюу нойтон цас орно. 7-ныхоо өдөр 3, 8-ныхоо өдөр тэг, 10 дугаар сарын 9-ний өдөр хасах 1 градус, хасах градустай буюу 1 градус хүйтэн байна гэсэн ийм төлөв гарч ирсэн байна. Нийслэл Улаанбаатар хотын тухайд үйлшин хурд тунтас орохгүй. За маргааш өдөртөө буюу 10 дугаар сарын 7-ныхоо өдөр тундас нойтон цас орохоор харагдаж байгаа. За 7-ны өдөр бас секундэд 12-оос 14 м хүртэл салхины хурд ширүүсгээр харагдаж байгаа бол 1 градус дулаан хонж 7-ны өдөр 5 градус дулаан байх нь 10 дугаар сарын 8-ны өдөр мөн хурд тунтас орно. Хасах градус руу ороод 1 градус хүйтэн. За 8-наас 9 шилжих шөнө нэлээд харьцангуй хүйтэн хонохоор харагдаж байгаа мөн хурд тунтас орно 9 градус хүйтэн хоноод 10 дугаар сарын 9-ний өдөр бол 1 градус хүйтэн байна гэсэн ийм төлөв гарч ирсэн байнамаа. За цаашдын төлөвийг харж байхад бол 8-нд ихэнх нутгаараа хурд тунтас, зарим газараараа их цас, 9-10-нд бол зарим газараараа за 11-нд бол нутгийн зүүн хагастай цас орохоор за 10 дугаар сарын 8-ны өдрөө говтал хэрийн нутгаараа түр зур 18-аас 20 м хүртэл ширүүс цасан болон шорон шуурган шүү гэсэн ийм мэдээлэл бас байна. За ерөнхийдөө бол 10 дугаар сарын 8-аас 12 хүртэл хугацаанд бол цагаарын байдал нэлээд таалмж муутай байна гэсэн ийм дүр зураг гарч ирсэн байнамаа. За цаа бүхэн цагаараа аюултай үзэгдэл сэрэмжлүүлэлттэйгээ дахиад танилцуулъя. 10 дугаар сарын 7-ны өдөр Аранган аймгийн нутгаараа за 7-оос 8 шилжих шөнөө Булган аймаг, Төв аймаг, Хинтэн аймгийн нутгаараа их цас орно шүү гэдгийг та бүхэнд ахин анхааруулan хэлье.